Нэг хөөрхөн аниме сонсон тул өнөөдөр санал болгохоор шийдлээ. Өнөөдөр бол Иона Мори Кобенигийн 16 насны төрсөн өдөр. Игч Биньон бялуугаар баярлуулж бүх зүйл маш аз жаргалтай санагдана. Гэхдээ түүний төрсөн өдрийн surprise хараахан дуусаагүй байв. Гэнэт Кобени өөрийгөө сүйт тавьсан гэдгээ мэднэ. Тэгээд бүр сүйт залуу нь хамт амьдрахаа нүүж ирсэн байгаа. Түүний нэр бол Мицумине Хакуя. Дууцоотой нууцлаг хүү. Гэхдээ тэр ганцаараа ирдэггүй. Хакуятай хамт түүний дүү хатуу биелэгч болохоо шийдсэн Маширо ирнэ. Маширо Кобенийг Мицумине гэр бүлийн төгс эхнэр болгоно гэдэг. Удалгүй Хакуя Маширо хоёр Кобенигийн сургууль шижин ээж тэр мөчөөс эхлээд Кобенигийн энгийн амьдрал оронгороо иргэнэ. Тэр сургууль дээр явсаар байгаа ч одоо сүү залуутайгаа хамт амьдарч түүнд хоол хийж түүний дууцоотой жахан сэжигтэй мэт санагдах занг ойлгохыг хичээнэ. Учир нь Хакуя илдэг, найдвартай бас халамжтайч түүнд хүн биш мэт нэг зүйл байгаад л байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Кобени энэ гинтийн сүг хүлээн зөвшөөрч эхэлнэ. Эхэндээ ойлгохгүй байсан зүйл аажмаар дулаахан мэдрэмж болж Хакуятай сэтгэлээсээ татнасаж эхэлдэг. Черри Арагийн мангагаас сэтгүүлсэн Микакунинде Шингоке 10-аас 10 энэ хөөрхөн анимег сануулсан мондагтай баярлаа. Өдөр бүр нэг аним.